Хэл соёлын ч мэдэхгүй жижигхэн машин унсан нинжатай гэж Японыг төсөөлдөг байсан залуус тэнд очиод бүх зүйлдээ дасах гэж ихээхэн бодилсон гэдэг. Гэхдээ тэр Японд хүндхэн дасгал сургуулилт хийж уян дээрэн банзаар зохиулж байсан үе өөрийн бүрэн дүрэн хүмүүжүүлж хөгжүүлж чадсан амьдралын сургууль гэж үздэг. Очоод тэнд чинь гайхаад юу одоо бэж гайхаж байгаа юм шиг. Тэгээд дараад нь нисэл Наритагийн бонгоцууд Японы бонгоцууд буусан тэгэл бүр гайхаж юу вэ хөөш түндэлж байгаа зочиндоо монголчууд чинь сайхан хойно гаргадаг ш тэрнтэй адилхан Японууд чинь захас оройны хоолнд захас гаргаад гэсэн тэгэл нөгөө захсыг нийтэх гэсэн чинь амьд өөдөөс хөдлөөд ингээд хөдлөөд амруу манаа нөх бөхчүүд пяв хийж байгаа захсдаг ам дээр нэгэл тэр яг амьд ингээд хөдлөж явахтан дээрээс махина аваад айгаад тэтэсэ айгуу хэцүү тэгэл 8 айлж ширээн дээрээс зогтчих гал тэгэл нэг юм юу 5 дээр 8 айлж 8 айлжууд нэгэл гүүгээд юу 8 айлж 8 шиг өнөөдөр 8 айлж гэнэ шүү дээ. Тийм гэнэ хардсан байсан. Тэгээд хүүхдээ тогтоо тэр Монгол хардсан байсан. Тэгэл нүдэн дээр амьд 8 айлж ижиж давсан төгч байгаа шоуын төгч байгаа цуутаа холж байгаа ингээл эдэл нөгөөх нь хэлмэл наадаа нэг харагдаад байгаа юм. Идэд гэл айгуу гой дайл бид юу идэх юм таа хэвээр. Очсон өдрөө тэр хөрөгчийн онголоор замдаа буудалд бууж байгаа юм чи тий. Хөрөгчийн онгоолсон чи хөрөгчийн дотроос нь одоогийн кола байгаа л да бид нар мэдхгүй. Тэр ингээл онгоолох гал гэж жоохон нүх гарчдаг юм. Хөө эвдлэгчтэй гэл бөө юм бол буцаагаад доторх нь уудсан. Тэгээ хамт явжсэн хин мэнэ нэг нь доторх нь уучдаг хоохоо хоосолчод задлахгүй тийм айгүй жоохон цагаар уудсан зороод уудсан. Тэгээ үлээж байгаа буцаад хийцэн. Буудлын юмд шүү дээ мэдхгүй. Тэнийг удаагаас тэрийг тавиад өгсөн. Тэрийг анх хоолнд орох гол тэгсэн чинь нэг бүтсэн чинь инк батал тэрийг онгол гэдэг төв болцсон байна л да амханда. Би нөгөөдх нэг хугалчих гээд айгаад төхөө уртлын ингэж онголж байгаа юм авчаад иддэг баг тийм. Тэгэл инк батыг загнаал. Хөөш наад юугаа онголцсон юм биш үү? Юу савха хугалцсан биш үү? Тэрийг маашин жигээл загсан чинь. Эхний нэг ганц хоёрыг зочин байсан зочин биш юу болоо авчих юм чинь. Нэг тамирчин болоо авчихсан. Тэгэл маргааш тэгэл нөгөө том банзных нь амтын бөксөн дээр хэд амталж өгөөл тэгэл байнгын тийм зовёртой хэцүү хүнд тийм спортлоо одоо бас арай хайцангуй гайгуулсан. Тэр тухайн үед тэгэл зодуулахгүй гэж байхгүй шүү дээ. Бөксөн дээр л том удаар 2 3 аваад явах тэгэл мэдээ алдаад тэгэл дотоод дөрөв бэлтгэлээ хэлж юмсан. Анх мааваш өмсөн хүмүүс ичиж байгаа юм даа чинь нэг тоох бөкчүүч ингээд бүгдээр нүцлээл мааваш өмсөөл ингээд бид гайхаад хичээл санаа зовол нуугдаад алчир учир гэж байгаа арай гэж мааваш өмсөөл гараасан чинь амар од нүцгэж ороо суудсан би ичиж өгч байгаа юм. Тэгсэн чинь ингээд хүмүүс ингээд хоосон чинь жалгаа бөкчүүдэд дандаад цэвгний нөөр нь улаацсан нөөр амрагуулаачсан цэвгний маань нөөр нь час улаа би жагаа цэвгний өндөр болохоо цэвгний ард ороод өгсөж байгаа юм. Энэ дээр болохгүй яг тэр анх бол энэ мааваш Сумогийн ертөнцийн арлын Японыг дэлхийд нээлтээр сурталчилж байгаа төв, соёл, уламжлал, зан заншил, үлгэр, загвар, үнэт ёс суртахууны ариун сум юм аа. Батбаяр тэнд бэлтгэл сургуультаа сайн хийсний дүнд дээд зиндаанд орон барилдаж, энийж санаанд оромгүй уран хурц мэхүүдийг хийдэг гайхалтай барилдаантай бүх болж чадсан. Нэг хэсэг мэхний эвтэлгүүр гэж нэрлэгдэж явлаа. 15 жил барилцаж 14 жил барилдахдаа одоо энийг амжилт гаргасны гол үндэс нь юм бол ер нь их нийтж одоо найз нөхд олонтой тэгээд хамгийн гол нь сайхан сэтгэлтэй л гэж боддог. Энэ сайхан сэтгэл хүний сайхан сэтгэлний хүнийг бол амжилтанд хүргэсэн болов гэж би боддог. Одоо багын нөгөө сургууль байхад бол одоо 8 дараагийн байхад бол одоо улсын өсвөрийн авраг үндэсний аймгийн бүхэн авраг мааврууд бол төрүүлж исэн багын тийм шарт ер нь шарттай шүү дээ. Анх очиж зүйж шүү дээ 92 онд. Тэг чи анхны одоо тэр юм дээр би нэг бэлтгэл дээр нь шарахлаар ирсэн тэр нэг дугууны том бахиршгүй шүү дээ. Том машины бахиршгийг ирсэн. Нэг өдөр бэлтгэл дээр нь очиж тэргээ ингэж чирсэн заяа. Чирж байгаа байхгүй ерөөсө чирж гүйж өдрийн тэр халуунд бэлтгэл бахиршиг ингэж чирцэн явж байгаа байхгүй. Бэлтгэл хийж байгаа байхгүй. Маш хүн бэлтгэл дээрээс энэ дээр бол ерөөсө тэгэл Японы самочи диктатор өндөрөөсөн твдээ бол ерөөсө тэгэл ерөөсө зодор модор бол наацхан хэрэгжтэй ерөөсө байнга ерөөсө бэлтгэлтэй. Байнга бэлтгэлтэй байсны хүчин төлөө
төдий амжилтанд хүрсэн болов гэж бодож байгаа. 続いて極州山モンゴル出身大島部屋 Тэрээр аав ээжээсээ өгсөн Батбаяр гэдэг нэр Япончуудын хайрлсан Гекшу Зан гэдэг нэрийг хайрлж хамгаалж явах учиртай гэж байнга боддог. Тиймдээч тэр ард түмнийхөө өмнө хүлээсэн үүргээ нэр төртөө эд хавтаа биелүүлж чадсан нэг юм. Түүнийг эд шуугуулж явах үед Япончууд Чингис хаан Батбаяр хоёроор л Монголыг мэддэг байсан юм. 도효조 기로쇼 2号賞極州山にトロフィー並びに賞状切符が授与されました。 Батбаяр хойч үеийнхэндээ авраг болох гүрийг тавьж өгсөн буянтан. Их авраг Асашуруу давагдорж, Хакухо даваа жаргал, Амаа Бямбодорж гэгчлэн олон залуус түүний халааг авсан. Цаг өнгөрөх тусам манай бөхчүүд чангарч Монгол улсаараа углуулан 2 их авраг төрсөн. Их авраг даваа жаргал. Миний амжилт бол тэр чигээрээ Батбаяр ахтай холбоотой гэж дурссан байдаг. Хэрвээ та бусад хүмүүсийн боловсрал, чадвар, туршлага, нөлөөг ашиглаж сурвал танд амжилт аз илүү хурдан найдвартай ирнэ. Юу шууд хэлдэг тийм. Надад бол тийм олон диплом байхгүй тийм. Сургууль гисээр Японд явсан үнэн. Японд очиод олон жил барилдсан үнэн. Тийм. Тэнд одоо Японы дээд сургуульд орсон үнэн. Японы Васедагийн дээд сургуульд одоо сумог оруулж орж ирсэн ч түүх байхгүй. Сумо битэл эрдээсээ Японы оюутнууд тийш орж чаддгүй сургууль. Тэнд нь орсон үнэн. Төгсч чадаагүй. 3 жил болоод улсын хурлын гишүүн болсон. Улсын хурлын гишүүн болчиход улсын хурлынхаа ажлаа хийхгүй тэнд 4-р курсээс тэнд сураад явах шаардлагагүй утгаараа тэндээ бол би төгсөж хайцсан байгаа. Одоо 4 жил болоод очиод сургуульд орно гэдээ оролдоо шүү дээ. Тийм ээ. Улс төрд олон жил болсон айхтар улс төрж байх шаардлагач байхгүй. Тухайн хүн бол улсын хурлын эдийн засгийг аваа авчдаг тийм. Улсын хурлын нэг ямар ч нэг хүн хуурж хулгай явахгүй их орно гэсэн сэтгэлтэй хүн бол эрэндээ энэ бөөрийн толгоонууд бол бүгдээрээ ялгаа авахгүй толгоонууд шүү дээ. Бүгдээр л чи бид нар бүгдээр нь адилхан нэг толгойд улсууд нэг тархитай улсууд сэтгэл байх юм бол юу ч хийж болох байхгүй тий. Одоо энэ дөнгөж сургуульд орж байгаа 6 настай хүүхдүүдийнх нь энэ боловсрол эдний ойлголтын зөв ойлголт өгөөл эдгээр маань тэр одоо энэ хүн суртал тий. Одоо энэ хээл ахуул тий. Одоо энэ муу мухай юм эдээсээ тийм биш эдээсээ яг эдгээр зөв хүмүүжид 20 жилийн дараа эдгээр аваа явах цагт л манай орн өөр болохоос яг өнөөдрийн энэ нөхцөл байдлаар л хотлаалдаа тий. Дараагийн засгийн газар гарч ирнэ үү тэгнэ гарч ирнэ бүгдээрээ л нөгөө нэг ийм айхтар ялзарсан муу санаатай тэр хүн сурталтаа тэр шатны дарамт энэ муухай энэ авилгалын энэ муухай юм бол засрахгүй. Оо сайхан байна. Маш сайхан байна. Тэгээд сэтгэл хөдлөж дээ. Одоо цагийн дараа энэ үснээсээ салхитаж байгаа харамсалтай байна. Маш олон монголчууд дэмжгээр ирсэн байна. Баярлалаа. Өдгөө мэрэгжлийн сумоогийн баруун зүүн жигүүрийг тэргүүлэх болсон Монгол сумуучдын замыг нээж өгсөн түүнд монголчууд төдийгүй Япончууд ч гэсэн туйлын хүндэтгэлтэй ханддаг. Тэрээр зодог тайллаа. Тэр өдөр 12 мянган хүний суудалтай сумоогийн ордон Японы ерөнхий сайд асан улс төрч дөөсөглээд Монгол улсын аваргууд, улс төрч, бизнесмен, хуяач бүх урлаг соёл хэвлэлээр дүүрсэн юм.
бурхан намайг одоо ингээд те ийм одоо төрүүлсэн юм а те би ийм хэцүү байна те одоо ажил олдохгүй байна ч юм уу те одоо ийм хэцүү байна ч гэж бодож бас болохгүй. Энийг бол хөвгөн бол өөрчилж болно. Хөвгөн өөрийн зөв бодлогыг боловсруулж өөрөө хичээж болно. Амжилт гэдэг бол одоо яг энийг хэлдэг гэсэн бол байхгүй. Минийхээ бол тухайн хүн бол яг юу гэж бодсон байна те хаана юунд хүрэх гэж бодсон байна. Тэр хөвгөн одоо яг тэр хүрэх гэсэн юм дээр амжилтанд хүрчил тэр хүний амжилт, хувийн амжилт. 16 жилийн өмнө Ошима дэвжээнд анх очиж байсан хүү ээж аав элгэн садныхан итгэлийг алдахгүйгээр барилдах юмсан гэсэн дэвчээрээрэн өнөөгийн амжилтанд хүрч чадсан юм. Тэрээр сумо хэмээх их спортод Монголынхон сэргэн сэлхийг татуулан очсон мандах нарт уулын бүргэд гэгшүү зам Батбаяр билээ. Хэний санаанаас хол байсан Япон орныг хүн бүхний сэтгэлд ойрхон авчирч хоёр орны харилцаанд томоохон гүр болон түүхэн бичигдэх хүн бол бас л яахаргүй Батбаяр юм.